Монгол улс шашны гаж урсгалуудын орогнох газар нь болсоор удаж, монголчуудын үзэл санаанд гадныхан хүснээр нөлөөлж хамрах хүрээгээ өдөр өдрөөр томруулан тэлсээр байна. Монгол улс шашны гаж урсгалуудын орогнох газар хамрах хүрээгээ хяналтгүй тэлэх боломж болж оршсоор байгаа юм. Манай улсад үргэлжлэн шашны гаж урсгалуудын тоо тодорхойгүй, түүнд итгэгч дагагчдын мэдээлэл хяналтгүй даалт хэлбэрт оршсоор угчирч уджээ. Шин тэнгэр газар хэмээх шашны гаж урсгалал гэхэд итгэгчтэй нийгмээс тусгаарлаж, ажилгүй орлогогүй болгож, цаашлаад гэр бүлийн гишүүд нь ч таних боломжгүй харьцах аргагүй хүртэл нь өөрчилж, хувь хүний хандлага сэтгцэд хортогоор нөлөөлж байгаа асуудлуудаар нь бид хэд хэдэн сурвалжлагуудыг шууд амжилтлан ажилласан байдаг. Жишээ татан мэдээлье. Хүүхдүүд энд юу хийдэг? Хүүхдүүд энд байхгүй. Байдаг гэдгийг баталж штэ зураг хүргэн байж штэ. Байхгүй. Тэгээд дараа жохоо жижигтэр үйтэй хүүхэд байж болдог байхгүй юу? За тэгвэл хүмүүсийг одоо 3 сарын дотор тэр ариун хайр майрын ингээд хүчээр гэрлүүлдэг. Тийм юм байхгүй. За. Энэ одоо ягаад шашны гаж урсгалыг нэгэн сурвалжлах болоо гэхээр залуусын тархийг угааж хүчээр гэрлүүлэх гээд байна гэдэг зүйлийг ярьж байгаа. Энэ гэр бүл төлөвлөлт чинь ингэж хүчээр шашны урсгалаар гэрлэх хэмжээнд очлоо тийм дороодчихсан юм уу? Магадгүй маш олон гэр бүл салалт, маш олон хүүхдийн өнчрөл энэ шашны урсгалаас үүдэлтэй юм болов хэм мэдхийн хүмүүс нэгнээ таньж нөхөрлөх ийм цаг хугацаа боломж олгохгүйгээр хүчээр гэрлүүлж байгаа асуудлын ард ингээд 10 жилийн сургуулийн хүүхдүүдийн одоо тархийг нь угааж хэлдэг юм уу? Энэ үнэхээр одоо шалгаж шийдвэрлэх зайлшгүй асуудал мөн. Тийм ингээд 6 дугаар ангийнхны ном ингээд хичээлийн цүнхэн байна. Тэгэхээр өнөөдөр магадгүй таны хүүхэд хичээлдээ явж байгаа юм уу? Энэ шашны урсгалд ирээд тархиа угаалгаад хин нэгэнтэй 3 сарын дотор гэрлэх гээд байж байгаа юм уу? Хийм гинэ. Нийслэлийн ерөнхий боловсролын 113 дугаар сургуулийн гэж байна. За 113 дугаар сургуулийн сурагчид бол энд явдсан байх шүү гэдгийг нотлохоо боллоо. Таныг бурхан ч худлаа яриад ахаар шийдэхгүй юу? Тий. Үнэн болчихгүй. Таныг худлаа нүц авчих худлаа яриад ахаар бурхан ч шийдэх. Худлаа яриаг юм чи яах юм? Бурхан ч шийдэхгүй юу? Худлаа үннийг та мэдэхгүй юм чинь тий. Бурхан мэдгүй. Тий. Би энэ цунд 2 жил яваад гарсан хүн байгаамаа. Энэ шин тэнгэр газар гэдэг гаж урсгалыг Монголд дэлгэрүүлсэн нүүр айлы 7-8 10 жилийн өмнөөс бүр ингээд гаж урсгалыг Монголд дэлгэрүүлээ гаргаад ирсэн хүн бол Монгол сүнсэн. Намайг ахуулж манай авуу ах юмсан хүн дагуулж авсан байдгийг Монголын хөгжлийн сургалт гэдэг нэртэй юм оруулаа. 2 сар явсныхаа дараагаар энэ сүнстэй библийн сургалт гэдэг нэг байж надад баах юм заасан мэдээсэн. За сүнд явж ирсэн цагаас 1 сарын дараагаас надад сар болгон сүнг оршихоо 10 хүнд заавал үгүй дарамт шахалтуудыг удаадаараа тавьж ирсэн. Тэгэнгүүт бидний ингэж байгаа 7 хоног болгон 15,000 төгрөг өгөө гэдэг чинь энэ нь өөрөө яаж ингэ гэхээр сүний сайн сайхны төлөө, ийм анхигийн төлөө бид нэр ингэж бодхон мөнгө өгөх хэрэгтэй. Тийм учраас ингэ мөнгө өгөхгүй бол та нар асуудал тоорно. Сатаны сүнсийг хоршигдно. Жишээгээр дүүрээ сатаны сүнс байгаа учраас бид нэр ингэж хангуулчаад хайгаа байж идэмаа гэж одоо бид хэлж байгаа. За тэрнтэй итгэсэн би мөнгө өгсөн. 2 жил явах хугацаанд би бараг 500,000 төгрөгийн сүнс өгсөн байна. Тэгсэн чинь энэс болоод манай авах өөр ер нь бол нэг хэцүү байдалд ороод хүн ороод тэгэнгүүт энийг нь манай гэрийнхэн бүр ойлгоод багхгүй би өөрөө сүнстэй сүмэш галснаас саяхан манай би нэгж байгаа ахыгаа хөдөө барай гэж явуулсан. Би нэрээ ховтож эхэлж байгаа байхгүй нэг сүмийн үйл ажиллагаанаас болоод